Сайцгаанаа мөнгөлүнаа сувгийнхаа хэргийн хэрэгтэн болонд тавтай морил мөнгөлүнаа сувгаа дэмжихийг хүсвэл та лайк болон subscribe дараад description хэсэгт байгаа buy me coffee болон Лунагийнхаа дансыг ашиглан хүссэн хэмжээгээрээ donation явуулаарай гэж хүсмээр байна. Ингээд хэрэгтэй орцгоё. Энэхүү подкаст нь бодит болсон үйл явдлыг ярьж байгаа учраас та бага насны болон эмзэг мэдрэмтгий хөгшин настай бие давхар бол энэхүү подкастыг сонсохгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ сонссон тохиолдолд манай сувгаас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаараарай. Мөн сабтайтлыг цаанаас нь YouTube-ийн тохиргоогоор тохируулж бичсэн байгаа. Чикаго хотын совилогчдын аллага буюу нэлээд томоохон масс аллага болсон. Түүний үйлдсэн хүн нь Ричард Спек гэдэг хүн байсан. За саяхан манайхан Эд Гейний киног гарсныг мэдэж байгаа баг тэрхүү киноны нэгэн хэсэг дээр нь Ричард Спек гэдэг гэмт хэрэгтний дүр гарч ирсэн. За түүнийг хараад эн чинь хэн блэ хаана харлаа гэд бодоод байсан чинь American Horror Story болон Mindhunter зэрэг кинонууд дээр гарч ирж дурддагдж байсан 1960-аад оны Америкийн нэгдсэн улсыг донслогсон хамгийн цочирдом гэмт хэрэгүүдийн нэгийг үйлдсэн гэмт хэрэгтэн байсан. За тэгээд энэ хүн яагаад тийм зүйл хийх болсон бэ? Цаана нь ямар шалтгаан байна вэ гэдгийг мэдхийг хүсэл Лунаа жоохон эрэл хайгуул хийгээд орчуулга хийж мэдээлэл цуглуулсан байгаа. Энийгээ та бүхэндээ хүргэж байна. Ингээд подкастаа эхэлцгээе. Жил бүрийн 7 дугаар сарын 13-нд Чикаго хот нэгэн чихүүд сүрэмд дурсамжийг эргэн сандаг. За энэ нь юу юм бэ гэх юм бол 1966 оны яг энэ өдөр лав гарагийн орой хотын өмнөд Drink дүүргийн Jeffrey Monor хороололд болсон аимшигт хэрэг хожим нь 100-ны гэмт хэрэг гэж нэрлэгдэхээр нэлээд том хэрэг болж өрнөсөн. За энэ нь яг юу болсон юм бэ гэх юм бол Jeffrey Monor гудамжны нэгэн цаавн хауст Richard Speck гэх нэртэй ажилгүй тэнүүлж 8 совилогч эмэгтэйг тамлан зовоож хүчирхийлж эцэст нь бүгднийг хүүс тэмдрээд Америкийн түүхэнд хамгийн балмад гэмт хэрэгтнүүдийн нэг болж үлдсэн. Richard Speck гэж хэн бэ гэх юм бол Richard Benjamin Speck нь 1941 оны 12 дугаар сарын 6-нд Illinois мужийн Kirkwood гэх жижигхэн тосгонд төрсөн. За энэ нь Чикаго хотоос баруун тишээний 200 орчим милийн зайтай байдаг. 8 хүүхдийн 7 хүүхэд болж мэндэлсэн. Speck аавтайгаа их дотн байсан боловч аав нь түүнийг 6 настай байхад нь зүрхний шигдээсээр нас барсан. Ингээ ээж нь төд удалгүй дахин хүнтэй гэрлээд хүүхдүүдэд агуулад Техасын Даллас руу нүүс ер нь бол тэндээ өссөн гэж хэлж болно. За гэхдээ харамсалтай нь ээжийнх нь сүлд суусан залуу нь маш муу хүн байж таарсан. За тэдний шинэ аав нь архинд донтчихсон догшин бөгөөд ийм хүүхдүүддээ өргөлж гар хүрдэг, хүчирхийлдэг, зоддог, доромжилдог тэднийг ер нь мөнхийн бараг ийм айцтай амьдруулж өсгсөн гэж хэлэхэд болно. Үүнээс болоод ер нь бол энэхүү гэр бүлийн 8 хүүхдүүд өөр өөрсдийнхөө амиа даагаад явхаас өөр аргагүй болсон. Яагаад вэ гэвэл аав нь маш амар тийм хүчирхийлэгч хүн байсан болохоор тэр хүүхдүүд маш хурдан гэрээсээ зүхтаж алга болсон. За тэдний адилаар Speck ч гэсэн яг энэхүү хүнд хэцүү амьдралаас өсвөр наснаасаа зүхтаж гэр орондоо очихгүй гадуур тэнүүчилж ингэж явсаар ер нь бол архинд аягүй хурдан донцсон олон нийтийн газар өөмүүлдэг, самуун хийдэг, за тэгээд дээрэм хийдэг, зодоон зохион хийдэг. За ингэснээр ер нь цагдаагийн байгууллагын анхааралд байнга өртдөг, байнга баривчлагддаг. Ер нь нэлээд тийм хэцүүхэн хүүхэд болж гудамжинд өссөн. 1962 онд Speck 15 настай Shirley Mellon гэх охинтой танилцаж гэр бүл болоод тэр дундаасаа хөрх охинтой болсон. За ингэж явсаар 1963 оны 7 дугаар сард 21 настай Speck хуурамч чек ашиглан хүнсний дэлгүүр дээрэмсэн хэрэгээр шүүхэд ял авч 3 жил хоригдох ялаа маш сайн хоригдсон учраас 16 сарын дараа өршөөлийн хуулиар суллагдсан. Гэхдээ 7 хоногийн дараа тэр дахиад зэвсэгт хаалтлага хийснээс болоод тэнсэнгийнхаа үед гэмт хэрэг хийсэн учраас дахиад буцаад шорон руугаа хоригдсон. За энэхүү тэрээр явсаар байгаад 1966 онд түүний гэрлэлт бүтлгүүтээд тэрээр Shirley Mellonтэй ер нь бол салсан. За мөн Speck
огт засрахгүй байсан Техастаа ингээл дахин гэмт хэрэг хийгээд байсан учраас түүний эх чинь түүнийг за чи амьдрахаа болоо над дээр хүрээд ирээ гэсний үндсэн дээр ер нь бол Спек Чикаго хот руу явсан юм билээ. За түүний эгчийнх нь нөхөр нь усан онгоцны дагалдан хийдэг юм далайчин залуу байсан. Тиймээс түүнд өөрийнхөө ажлыг санал болгоод Спекийг тэрхүү ажилдаа оруулсан. За гэтээ энэ хүү ажил нь олонгод нөгөө байнга хүмүүс ажиллаад байдаггүй. Орон тоо ер нь бол жоохон хомс тухайн үед чинь нийгэм жоохон хэцүү байсан. Тэгэхээр нөгөө ажилгүйд л айгүй ихтэй. Тэгээд Спек ер нь бол ажил хийхийг маш их хичээдэг байсан ч гэсэн ажил нь тэр болгон олдож өгдөггүй байсан болохоор ингээд оронтоо гарахыг хүлээгээд ажиллаа хүлээгээд ер нь ихэнх цагаа ажилгүй өнгөрөөдөг байсан гэж хэлэхэд болно. За гэвч түүний аз нь иргсэн гэх үү эсвэл бүр хэдэн өдрийн турш нөгөө ажил олоогүй Спек 1966 оны 7 дугаар сарын 13-ны шөнө нэгэн баарнд танилцсан Эла Мэй Хеппер гэх эмэгтэйг дээрэмдээд хүчирхийлсэн. За энэ нь түүний нөгөө аимшигт цуврал аллагынх нь эхлэл болж эхэлсэн. За үүний дараа тэрээр солигчдын дотор байранд нэвтэрч бүхэл бүтэн хотыг айц чихүүдс давтуулсан жинхэнэ хар дарсан зүүдийг бодит болгосон. За тэр шөнө яг юу болсон бэ гэх юм бол хэргийн шөнө 1966 оны 7 дугаар сарын 13-ны орой шөнийн 10 гаруй цагийн үед дөнгөж 24 настай Ричард Спек Чикагогийн өмнөд хэсэгт байрлах нэгэн таун хаус руу хүчээр нэвтэрч орсон. За энэ байшин нь тухайн үедээ өмнөд Чикагогийн нийтийн эмнэлэгт ажилладаг гадаад болон дотоод совилогч оюутнуудын хамтран амьдардаг байр байсан. За тэнд яг 9 оюутан охин амьдардаг байсан юм билээ. За байранд ормогц Спек шууд бууга гаргаж ирээд 3 сувилагчийг айлгаж өрөөнд оруулан тэднийг хүлж орхисон. За дараа нь дахиад 3 эмэгтэйг өөр нэг өрөөнд оруулан тэднийг хүлж орхисон. За тэр далайчныхаа зангаа ашиглан усан онгоцны зангилаагаар ор хүнжлийн дэвсгэрийн даавуунуудыг тастаад ураад бүсгүйчүүдийн гар болон хүлээг нь хөлсөн. За удалгүй шүн дунд боолж дахин 3 сувилагч гэртээ ирэхэд тэднийг ч мөн адилхан хөлсөн. За Спек энэхүү бүх зүйлээ хийж байхдаа охтуудад хэлж байсан үг нь та нар битгий санаад зовоо би зөвхөн дээрэм хийний амийг чинь хороохгүй би энэ байшингаас хэрэгтэй зүйлээ аваад л явах болно гэж хэлжсэн боловч энэ нь хуурамч амлалт байсан. За тэрээр дараагийн хэдэн цагийн турш охтуудыг эмэгтэйчүүдийг нэгээр нь өөр өрөөнд тусгаарлан оруулж гар хүлээг нь хүлээд боомлж мөн хутгалж маш аимшигтай хэрцгийгээр охтуудыг нэгээр нь амийг нь бүрлгсэн. За тэдний дунд Кросн Аморе гэх Филиппинээс ирсэн оюутан эмэгтэй өрөөнөөсөө гарч чадалгүй хэдэн цагийн турш өрөөний цаанаас найз нөхдийнхөө аимшигтай хашгираан тамлуулалт яаж алуулж байгаа айцтай чимээг хэдэн цагийн турш шүнжэнгөө хөвтөж сонссон. За энэ нь жоохон танд ойлгомжгүй санагдчихэж магадгүй тэрхүү байшинд 9 оюутан охин амьдардаг. Гэхдээ Спек 8 бүсгүйг хөнөөж дуусгаад хохирогчдын тоог андуурсан тул нэг хүнийг нь нуугдсныг анзааралгүй үлдээсэн гэж ер нь бол хүмүүс болон цагдаа нар хожим нь хэлдэг. Энэхүү анзааралгүй орхисон хохирогч нь хожим нь түүний баригдах шалтгаан болсон. За Аморе өглөөний 6 цаг хүртэл ер нь бол Спекийн энэхүү аимшигтай үйлдэлийг нь дэвчиж хүлээж амьсгаа даран хэвтсэний үндсэн дээр 2 давхрын цонхоор өсөрч гарч ирээд тусламж гун хашгирч цагдаа нарыг дуудаж чадсан. За цагдаа нар гэхдээ тухайн тэр аимшигтай хэрэг үйлдсэн байшинд очиход айл хизээний Ричард Спек тэндээс явчихсан байсан. Энэхүү аимшигтай шөнө Ричард Спекийн гарт үхэлтэй нуур тулж харамсалтайгаар амь насаа алдсан 8 бүсгүй бол Глори Дэви, Патрица Матьюсик, Нина Жой Шмел, Памелия Улкен, Сьюзен Парис, Мэри Энн Жордан, Мерлита Горгула, Валентина Песион гэх охтууд байсан. За тэр охтууд бол бүгдээрээ ихэнх нь дөнгөж 20 гарах настай. За эрүүл мэндийн салбарт ажиллах чин хүсэлтэй, итгэл найдвартай, ер нь эмнэлгийн салбарт ажиллаж исэн совилогч охтууд байсан. Гэхдээ харамсалтай нь тэдний гайхалтай итгэл үнэмшил ирээдүйн ганцхан шөнийн дотор өвөө болчихсон. За хохирогчдын дундаас Пасиан болон Гаргула нар Филиппин улсаас гаралтай солилцооны оюутнууд. За тэдний энэхүү аимшигтай гинтийн үхэл нь ер нь улс даяар Филиппин улсад хүртэл сонсогдоод нэлээд хүмүүсүүдийг цочроосон. За гэхдээ Чикаго хот тухайн охтуудад зориулан гэгээ мөрөглийн ёслол хийснийхээ дараа шарлыг нь ер нь их оронд нь буцаасан юм билээ. За энэхүү хэргийн мөрдлөгийн үйл явц нь юу болсон бэ гэх юм бол за энэ хэрэг нь бол
Чикаго хот байтугай бүр Америкийн нэгдсэн улсыг донслогсон улс даяараа анхаарлаа хандуулсан бүр нэлээд том хэрэг болсон. За гэхдээ шүүхийн үеэр 2 том хуулийн шийдвэрээс болоод Спекийн хэргийг улам ингээ нарийн төвөгтэй болгож эхэлсэн. Тэр нь юу байсан бэ гэвэл 1966 оны 6 дугаар сард Америкийн нэгдсэн улсын дээд шүүх баривчлагдсан иргэнд түүний эрхийг урьдчилан мэдээлээгүй бол мэдүүлгийг нотлохоонд ашиглах ёсгүй гэсэн юм хуулийн заалт баталчихсан байсан. За энэ нь бол одоогийн бидний мэдчээр нөгөө Miranda rights буюу чимээгүй байх эрх гэдгийг цагдаа нар баримтлагтаа уншиж өгөөд тухайн хүн нөгөө чимээгүй байх эрхээ эдэлдэг. За үүний дагуу яг тэрийг Ричард Спек бүр ашиглаад баримтлагснаас хойш 3-7 хоногийн турш тэрээр ямар ч асуулт, ямар ч юм юунд мэдүүлгэнд хариу өгөөгүй. Зөвхөн түүний хэлсэн үг нь би арх ууж хар тамхи хэргэлсэн байсан учраас юу ч санахгүй байна гэсэн иймэрхүү мэдүүлгийг л өгч байсан. Хоёр дахь том асуудал нь юу байсан бэ гэвэл прокуроруудын талаас хамгийн том айдас нь Кросс Намори буюу нөгөө ганцхан гэрч амьд үлдчихсэн маа штэ. Энэхүү гэрч бүр уус даяар хайгдаж эхэлсэн. За бүх хэвлэл мэдээллийнхэн хэн амьд үлдчихвэ? За энэ хүнээс ярьцлага авах хэрэгтэй гэд энэ Кросс Намори гэх Филиппин эмэгтэйд бүр маш их хэмжээний мөнгө амлаад чи бидэнтэй ингээ уулзаач, биднэрт ярилцлага өгөөч. Тэр шөнө юу болсон юм бэ гэдгийг хэлээд өгөөч гэд ингээд тэр охтыг хайж эхэлсэн. Хаана байна гэд бүр ингээд эрэл хайгуул болсон. За энэ нь болон цагдаа болон прокуроруудын хувьд нэлээд том толгойн өвчин болсон. Яагаад вэ гэвэл энэхүү эмэгтэй гарч ирээд хэвлэл мэдээлэл даяар ингээд тэр шөнө юу болсон талаар ингээд ярьж эхлэх юм бол энэхүү яллагдагч буюу одоо Ричард Спекийн шүүх хурал нэр нь яг шудраг шүүх хурал болох боломжгүй байсан гэж тухайн үеийн хүмүүс үздэг юм билээ. Иймээс прокурорууд түүнийг хэвлэлээс нуухын тулд цочид буудалд нуугаад дараа нь Чикагогийн төвийн ийм нууц байранд бүхэл бүтэн 7 сарын турш хуурамч нэрээр цагдаагийн 24 цагийн хамгаалтанд ор амьдруулж исэн. За ингээд 1967 оны 4 сарын 3-нд шүүх хурал аль бие ёсоор эхэлж прокурор болох Уильям Мартин хэргийн нотлохоог үе шаттайгаар танилцуулсан. За үүний эхэнд нь олонгууд Спекийн хэргийг үйлдсэн газрын ойролцоо байхад нь түүнийг харсан гэрчүүдийн баталгаа, хоёрт нь олонгууд алгын үзэгдлийг харуулсан гэрчүүд, гуравт нь түүнийг сүлд гэмт буруутай байсан. За мөн нотлох баримтуудаа үлдээгээд зүхтаагаад явсан иймэрхүү танилцуулгуудыг харуулах юм 3 үе шаттайгаар явсан. За шүүх хурал 8 өдрийн турш үргэлжлээд 41 гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн сэтгэл өвдөм хүмүүсүүд ингээд бүр ингээд тэр хүний юу гэж хэлхийг нь тэсэн ядан хүлээж исэн хүн бол 4 сарын 5-нд шүүх хурал нь болж исэн Кросс Наморигийн гэрчлэл байсан. Энэхүү шүүх хурал болоход шүүх хурлын гадаа сэтгүүлч ер нь сурвалжлагч нар яг нөгөө баасан дээр цугларсан ялаа гэдэг шиг бүгдээрээ цугларчихсан бүр энэхүү ганцхан гэрч болох Кросс Намориг бүр харахыг хүссэн, түүний зургийг авахыг хүссэн, түүнтэй ярилцахыг хүссэн. Гэхдээ Кросс Намори бол өөрөө тэгж уулзахыг хүсээгүй учраас прокурор болон цагдаа нарын түүнийг хамгаалтандаа авч түүнийг нууцаар арын хаалгаар буюу шүүх хурлын арын хаалгаар оруулсан. Харин урьдчилсан бэлтжчихсэн байсан жүжигчин эмэгтэйг уртлын хаалгаар оруулж тухайн үеийн сэтгүүлч болон сурвалжлагч нарыг төөрөгдөлд оруулаад орхиж исэн билээ. За шүүх хурлын явцад Кросс Наморигийн энэхүү танилцуулга болон шүүхийн гэрчлэлийг сонсон шүүх танхим бүгдээрээ нам гүн болцоож исэн гэж дурдсан. За түүн дээр болонгод прокурор түүнээс за хатагтай Амори хэрвээ та тэр орой таны өрөөний хаалган дээр ирсэн эрийг өнөөдөр энэ танхимд байгаа эсхийг зааж өгөөч гэж асуухад Амори шууд хуруугаараа Спек рүү заасан гэдэг юм бэлээ. За энэ хүн мөн үү гэж асуухад тэр энэ хүн мөн үү гэж хэлсэн байдаг. Ричард Спекийг олон талын сэтгцэн шинжилгээгээр шинжилж үзсний эцэст шүүхэд оролцох чадвартай гэж дүгнэгдэн түүний шүүх хурал нь 1967 оны 4-р сард эхэлсэн. За түүний шүүх хурал нь период тойргийн шүүхийн танхимд болсон бөгөөд шүүх хурал ердөө 8 хоног үргэлжилсэн. Түүний дараа 4-р сарын 15-нд тангарахтны шүүгчид ердөө 1 цагийн хэлэлцүүлэг хийсний дараа Ричард Спекийг гин буруутайг нь тогтоож цахилгаан сандлаар цааслуулах ял оноохыг санал болгосон.
За гэхдээ Ричард Спек хизээч энэхүү ялыг аваагүй. Яагаад вэ гэвэл 1972 оны 6 дугаар сарын 29-нд Америк нэгдсэн улсын дээд шүүх цаазаар авах ялыг хууль бус гэж үзсний дараа дахин шүүхээр орж 11-р сард Ричард Спек үхлээс мултарч чадсан. Гэхдээ түүнд нэг бүрчлэн дараалан гүйцэтгэх 8 ял оноосон бөгөөд нийт 400-аас 1200 жил хорих шийтгэл гаргасан ч хожим нь энэхүү ял нь 100-аас 300 жил болгон бууруулсан бөгөөд Иллинойс мужийн Стейтвилл шоронд энэхүү ялаа эдлэхээр болсон юм байна. Даанч харамсалтай нь тухайн үеийн Иллинойсын шоронгийн систем авилгад идэгдчихсэн завхралд автсан байсан бөгөөд Спек тухайн үедээ хоригдож байх үедээ шорон дотроо архиталт болон хар тамхинд биеийн үнэлт зэрэгэнд бүр живчихсэн байсан. Энэ хүн чинь шорон дотор хоригдож байгаа шүү дээ. Тэгэхэд бүр тэр үеийн одоо энэхүү Иллинойсын шоронгийн систем нь бүр тэр чигтээ авилгад зүгээр мөнгөтэй хүн нь л архиугаал биеийн үнэлтийг дэмжээл хар тамхи хэрэгэлдэг байсан гэж ойлгож болно. Үүнийг нь батлах бүр бичлэг байдаг тухайн үед бүр ингэ шорон дотор бичлэг хийчихсэн бичлэг нь бүр ингэ бодит байдгийм байлээ. За тэр Спек шорон дотроо байхдаа эмэгтэй хүний хувцас өмсөд нууцаар оруулж ирсэн гормон хэрэгэлдэг байсан. Үүнийхээ улмаас тэр бүр нөгөө эмэгтэй хүний гормон хэрэглээд хөхөн нургаад биенийх нь галбар нь бүр яг эмэгтэй хүн шиг болчихсон байсан. 1988 онд Стейтвилл шоронд нууцаар авсан нэгэн бичлэгт Спек бусад хоригдлуудтай бүр ингээ харт амиг хэрэглээд мөнгө хайж цацаж ингээ шоуод жоо юм бичлэг заяа. Тэгснээ бүр нэг хоригдолд ингээд бүр бие үнэлж байгаа бүр дүр зураг тэрхүү бичлэгэнд буусан байт юм лээ. За энэч болоогүй тухайн үед Спектэй хоригдож байсан нэгэн хоригдол түүнээс асуухдаа чи тэр сувилагч нарыг яагаад хороосон юм бэ гэж асуусан чи Спек зүр мөрөө хавчснаа. Зүгээр л тэдний өдөр биш байсан гэж хариулсан. Тэгэхээр нөгөө хоригдол нь чи тэгвэл энэ үйлдэлтэй харамсдаг уу гэж түүнээс асуусан чинь Спек зүгээр өөдөөс нь инээснэ үгүй үнэндээ үгүй гэж хариулсан байт юм билээ. Тэрээр шорон өнгөрөөсөн 20 гаруй жилийн хугацаанд Спек доод тал нь 7 удаа өршөөлөх хүссэн боловч энэхүү хүсэлтүүд нь бүгдээрээ няцаагдсан. Тэрээр 1991 оны 12 дугаар сарын 5-нд буюу Спек 49 наснаас яг нэг хоногийн өмнө зүрхний шигдээсээр нас бараад за түүний шарлыг нь нууцаар шатааж Элиот хотын ойролцоо нэрэн тодорхойгүй газар шарлыг нь цацсан. За харин цорын ганц гэрж болох Аморигийн хувьд шүүх хурал дуусны дараа олон нийтийн анхаарлын төвд орсон. Гэхдээ тэрээр ямар нэгэн мөнгө болон шагнал нэр алдрыг хүлээж авахаас бүрэн татгалзсан. За тэрээр нэг үг хэлэхдээ миний хайртай хамт олон нөхдийн дурсамж ариун бөгөөд үнэтэй байх ёстой. Тэдний нэрийг би хизээж мөнгө болон хувийн ашиг сонирхлоор сэтгүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлжсэн удаатай юм элэ. Тэрээр хэрэг гарснаас хойш сэтгүүлчдийн бүх санал, кино зохиол, номын саналуудаас татгалзсан бөгөөд Спекийг нас барах хүртэл 1991 он хүртэл зөвхөн нэг л ярилцлага өгсөн байдаг. Мөн түүний хувьд нэр алдраас илүүтэй түүний хамт олонны дурсгалыг ариун хэвээр хадгалах нь түүний хувьд хамгийн чухал байсан. За түүнийг өмгөөлж байсан өмгөөлөгчийн хэлж байгаагаар ер нь бол Аморе маш мундаг эмэгтэй тэрээр өөрийнхөө энэхүү аимшигтай дурсамжаас хизээж гарч чадаагүй тэр бүр ингээд зүудэлдэг байсан. Гэхдээ тэрээр хизээч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхиогүй тэр совилгын замлаа өргөжлүүлэн совилогч болж чадсан. Энэ нь түүний сэтгэл зүйн хүч болон төвчээрийн илэрхийлэл байсан гэж өмгөөлөгч нь дараа нь хожим нь ярьсан байдаг. За энэхүү аимшигт хэргийг шийдсэний дараа ер нь бол Аморед өөрийнхөө төрлөх хот болох Филиппинийнхаа Манилад очиж совилогчаараа ажилласан. Тэрээр 1969 онд Филиппиний хуульч үл хөдлөх хөрөнгөний зууч болох Альберт Атенза гэх залуутай гэрлэж 2 хүүхэдтэй болсон. Хожим нь охин нь ээжийнхээ мэрэгжлийг өвлөж мөн адилхан совилогч буюу эмч гэсэн мэрэгжлийг сонгож авсан юм байлээ. Дараа нь тэрээр гэр бүлэрээ Америк нэгдсэн улсад буцаж ирэн Вашингтоны дээдэс Ахмад дайчдын төв эмнэлэгт болон Жоржтон их сургуулийн эмнэлэгт эрчим тэмжлэгээний совилогчаар ажилласан бөгөөд тэндээсээ шууд тэтгэврт гарсан. Одоогоор тэрээр 70-80 орчим насны буурал эмэгтэй 2 хүүхэд болон 6 ач зээгийн дунд амар тайван амьдарч аж төрдөг юм байна. Та бүхэндээ Ричард Спекийн тухай нэг хэд хэдэн сонирхолтой баримтуудыг эмч Марвин Зепоригийн өгсөн ярилцлаганаас би
хэлж үгүй дурдъя. За үүн дээр нь олонгууд спекийг ер нь бол тэнүүчлэгч гэж нэрлсэн нь буруу. Энэ бол зөвхөн сонины гарчиг аа. Спек бол тэнүүчлэгч байгаагүй. Тэр яг уу ингээд янз янзын ажил хийдэг хөдөлмөр түүнд айгүй хэцүү байсан. Нийгэм тухайн үед хэцүү байсан. Гэхдээ тэрээр гэр бүлийнхээ төлөө тэмцдэг, гэр бүлээ тэжээх гэж хичээдэг нэгэн байсан. Тэр ажил нь маш хүнд, мөн өөрөө ингээд архинд живчихсэн. Тэгээд ажилласаа ингээд бүр ингээд хаширдаг байсан ч гэсэн гэр бүлийнхаа төлөө өдөр бүр өглөө бүр ажилдаа очих гэж оролддог байсан нэгэн гэж тодорхойлсон байсан. Мөн спек 3 сартай байхдаа уушигны хатгалгаагаар өвдөж 1 сар орчим хүчил төрөгчийн аппаратанд хэвтэж арай гэж амьд гарan хүн болсон юм билэ. Тэгээд энэ насны олонгууд яг 3 сартай энэ үе нь маш чухал хүүхдийн тархины хөгжилд хамгийн эмзэг үе байдаг гинэ. Тэгсэн чинь хүчил төрөгчийн дутагдалд орсон учраас оюун ухааны уян хатан байдал болон нарийн ялгаа мэдрэмжүүд нь ингээд хорогдоод хөгжиж чадахгүйгээр ингээд зогсчдөг. Тиймээс тухайн үед эмчнэр түүнийг энэ хүүхэд бүрэн хэвийн хүүхэд бишээ гэж эцэг эхт нь хүртэл хэлжсэн. Тэгээд хүүхдэд маш сайн анхаараарай гэж анхааруулж исэн мэлээ. Гэхдээ тэрээр хэдийгээр хүн болсон ч гэсэн ер нь бол оюун санааны жоохон дутагдaltaй нэгэн болж өсөж хүмүүжсэн гэж хэлэхэд болно. Тэгээд мөн үүнээс гадна тэрээр том болж өсөж тойрнохдоо хүртэл ингээд толгоогоо олон удаа гимтэж исэн удаатай гэсэн. За нэг удаа энэ хүн эмчин одоо спектэй юм яриас зогсож исэн чинь спек сахлын хутгаар сахлаа авч байснаа гинт эмч рүү харснаа. Яагаад би тэгсэн бол юу намайг тэгэхэд хүргэсэн бол гэд эмчээс асуусан гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эмч түүнийг ингээд хийсэн үйлдэлээ мартчихдаг уу? Эсвэл заримдаа бүр ингээд нөгөө тархиндаа байсан ой санамжуудаа өөрөө устгаад ч юм уу те им хааждаг байж магадгүй гэж тодорхойлж хэлсэн мэлээ. Гэхдээ тэр шүүх хуралдаа орж явахдаа сэтгүүлчд ингээд сэтгүүлч нар за түүнийг инээгээрээ гэхээр тэр шууд инээчдэг. Түүн ингээд битгий инээгээдээ гэд цагдаа нар те чамайг ингээ инээмсэглэж буу араатан гэд эдгээр сонин дээрээ ч юм уу юун дээрээ сэтгүүл дээр ингээ амар муухагаар бичэн штэ гэд тэгэнгүүт үүнийг ингээ спек бүр огт тоодоггүй байсан гэж байгаа байхгүй юу. За мөн тэрхүү эмчийн нэгэн бүр ингээ өөрийг нь хүртэл гайхшуулдаг бүр тийм нэг сонин зүйл байдаг гинэ. Тэр нь юу юм бэ гэсэн чинь спек өөрийнхөө энэ аимшигт гэмт хэрэгтэй холбоотой тухайга анх хэрхэн мэдсэн явдал гэж байгаа байхгүй юу. Тэр нь яаж мэдсэн юм бэ гэсэн чинь түүний яг спекийн өөрийнх нь хэлснээр болонгууд би алуурчны тухай мэдээг анх маргааш өглөө нь радиогоор сонссон. Тэр үед би зүгээр л баарнд сууж исэн. Тэгсэн чинь радиогоор 8 сувилагч бүсгүйг аимшигтайгаар хүнөөсөн тухай ярьж исэн. Тэгээ спек бүр дэрэгдээ сууж исэн залуудаа энэхүү хэргийг хийсэн новш бүр хурдан баригдаасаа гэж хэлжсэн гинэ. Дараа нь телевизээр шууд мэдээгээр Чикагогийн цагдаагийн дарга гарч ирээд 8 сувилагчийг хүнөөсөн алуурчны нэрийг бид тогтоолоо. Түүний нэр бол Ричард Франклин Спек гэж хэлэхэд нь бүр Спек үнийг сонсоод бүр мэл гайхаад яг гидсэндээ амар хүчтэй цохиулсан юм шиг мэдрэмж авсан гэж тухайн үедээ эмчтэй хэлсэн байдаг юм лээ. Мөн Ричард Спекийн эхнэртэй холбоотой нэг сонирхолтой мэдээлэл байсан. За учир нь юу юм бэ гэм бол Спек эхнэртэй бүр маш их ууралдаг, түнд үнэхээр их дургуутсал юм гомдол тээж явдаг байсан. Яагаад вэ гэвэл тэрээр эхнэрийнхээ өөрт нь үнэнч биш байсан гэдэгт итгэдэг. За үнэхээр эхнэр нь Спект үнэнч биш байсан уу үгүй юу гэдгийг бол хинч мэдэхгүй. Гэхдээ сэтгэлзэн үүднээс авч үзэх юм бол Спек эхнэрийнхээ өөрт нь үнэнч биш, өөрийг нь үргэлж араар нь тавьдаг гэдэгт бүр чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Үүнээсээ болоод энэ хоёрын харилцаа бүр хизээч сайхан байдгүй, бүр байнгын хэрүүлтэй токсик, дунд нь хүүхэд гараад ирсэн ч гэсэн бүр Спек ингээ эхнэртээ итгэдэггүй байсан. Тиймээс энэ хоёр эцэст нь ер нь бол салхаар шидэд хоёр тишээ болсон. За энэ эхнэрийнхэн салалт болонгууд Спекийн хувьд маш их хүн дээр нөлөөсөн. Тэрээр ер нь бол ингээд хүнээс хайр хүсдэг, халамж хүсдэг, бусдын анхааралд байхыг хүсдэг тийм төрлийн хүн юм байна л та. Тэгсэн чинь яг өөрт нь ингээд тэр зүйлийг өгдөг, хажууд нь байдаг эхнэр нь түүнийг хаяад явах үед тэрээр бүр ингээд амар гүн цочролд ороод ер нь бол эхнэрээсээ маш их тийм гүн гүнзгий гомдол шарах авсан, тэрийгэ бүр ингээ уур хилэн болгож өөртөө хатгалж ирсэн байсан бай. Энэхүү зүйл нь хожим нь ил гарч ирсэн. За яаж гарч ирсэн бэ гэх юм бол Спекийн тэрхүү аимшигтай мас аллах хийсэн шөнө 8 сувилагч охиныг алсан нь яг тэрхүү мөчт. Тэр 8 охины дундаас Глория Дэвиг их охин Спекийн нүдэнд бүр шал өөрөөр
ингээд харагдсан гэж байгаа байхгүй юу. Түүний хуучин их нэртэй нь үнэхээр адилхан харагдсан гэдэг. За энэ нь олонгууд яг спекийн нөгөө сэтгэл гүнд нь байсан үзэн ядал, доромжлол, хүсэл тачаалыг бүгднийг нэг дор тесэлж ингэж бадрааж гарч ирсэн гэж хүмүүс боддгийм мэлээ. За Глория Дэви гэх охинтой спек ер нь бол тэр 7 охиноос шал өөрөөр харцсан. Яаж харцсан бэ гэх юм бол тэрхүү 7 охиныг бол спек шууд хороосон бол Глория гэх охинтой өөрөөр харцсаад түүнийг хүчрхийлсэн. За тэгээд тэр 7 охиноос гадна ганцхан шалдан олцсон хүн нь бол Глория Дэви гэх охин байсан. Тэрхүү охины дүр төрхөн спекийн яг хуучин тэр урвсан аимшигтэй дурсамжийн сэргээсэн эхнэрийн санагдуулсан учраас тэр аимшигтэй зүйлсийг хийж тэр охинтой арай өөрөөр харьцсан байгаа гэж спекийг хариуцж байсан юм чинь хожим нь ярьсан байдаг юм байлээ. За мөн түүнтэй холбогдлолтой нэг сонирхолтой зүйл гэвэл 1966 онд баривчлагдсны дараа хийсэн сэтгцийн ба мэдрэлийн үнэлгээнүүдэд түүний IQ-гийн 89 гэж гаргаж ирсэн байдаг. За дундаж хүний IQ нь 90-с 100 гаруй орчим байдаг бол спекийнх 89 гэдэг нь оюуны хомсдолтой гэсэн үг биш, харин оюуны чадах, суул, боловсрал эзэмших болон асуудал шийдэх чадвар дунджаас доогуур гэсэн үг. За тэр багасаа л ер нь архинд дондчихсон боловсрал муутай, мөн сэтгцийн хувьд тогтворгүй, төрөмгийн зан авиртай маш хурдан уурладаг байсан гэдгийг нь бол эргэн тойрных нь болон ах дүүнэр нь бүгдээрээ хийлдэг. За ер нь л юм ойлгох чадамж маш муу, удаан суралцдаг. Гэхдээ боловсрал бол бүрэн эзэмшиж чадаагүй. Түүнийг эмоционалын хувьд тогтворгүй, нийгмийн эсрэг зан авирын эмгэгтэй гэж тодорхойсон ч солиорсон гэж үзэх хангалттай нотлохоо байгаагүй учраас шүүх түүнийг уураг тарих эрүүл за ял хүлээх чадвартай гэж үтсэн мэт юм байлээ. Тиймээс түүнд ер нь албан ёсоор шууд ял өрүүлээд шүүх хуралд оруулсан. Хэрвээ тэрээрдээ солиоролтой гэж үтсэн байсан бол түүнийг ер нь шоронд биш харин сэтгцийн эмнэлэгт хорих байсан байх гэж бодож байна. За энэхүү Ричард Спекийн энэхүү ачирхалтай алхахыг ер нь хүмүүс амар ойлгомжгүй гэж хэлдэг. Яагаад вэ гэвэл тэр ямар ч шалтгаангүйгээр тэр 8 соёлож охиныг хөнөөсөн, хороосон. За алуурчид бол ямар нэгэн шалтгаантай цуурлал аллах нэг мас аллах хүртэл нэг шалтгаан байдаг да. Тэгсэн чинь Спекийн хувьд бол зүгээр л ямар ч шалтгаангүйгээр тийшээ орж тэр охтуудыг зүгээр л хүүс тэмдэрчээл гараа авчихсан. Тэгснээ өөрөө түүнийгээ сандаггүй. Тэгээд шалтгааныгаа ч гэсэн хинт хийж байгаагүй өөрөө ч түүнийгээ бараг мэддэггүй. Тийм болооч тэр хүмүүс одоо хүртэл энэхүү алгыг ямар ч шалтгаангүй амар утгагүй тийм мас адлага гэж үздэг юм лээ. Би энэхүү аллагын тухай American Horror Story гэх кинон дээрээс анх харж исэн. Гэтэ тэрхүү кинон дээр бол арай нэг утга учиртайгаар гаргадаг л да. 9 охин байсныг алуурчт нь мдэггүйгээр тэр байшин руу ороод 8 охин амьдардаг байх ёстой газар нэгнийх нь найз охин нь ирээд тэрийг мдэггүй нэг охин нь нуугдаж амжаад алуурчин яг 8 охин байх ёстой гэсэн чинь 9 охин байж тараад 8 охиныг нь алаад гарсан чинь нэг охин нь амьд үлдсэн жишгээр тэрхүү кинон дээр гаргадгийн. Гэтэ энэ хүний тухай ингээд энэ хэргийг судалсан чинь 9 охин байсныг нь тэр залуу бараг мэдчихсэн байгаа даахгүй. Тэгснээ 8 охиныг алснаа нэг охиныг алаагүй гарцсан. Тэгснээ түүний IQ амар муу. Хичнээн IQ муу ийм ойлгох зудаан мэдрэл муутай ч гэсэн 9 хүн алсан уу 8 хүн алсан уу гэдгээ Ричард Спек мэдэхгүй байна гэдэг бол амар утгагүй. Тэгэхээр түүнд бол хэдэн хүн алж байгаа нь тухайн үедээ сонирн байсан гэж бодохгүй байна. Миний бодлоор л тэгээд та нар энэхүү хэргийг юу гэж бодож байна? Надад ингээд комент хэсэг дээр бас өөрсдийнхөө бодол санаа сэтгэгдлийг бичиж үлдээгээрэй. Чикаго хотыг байдгаа Америкийн нэгдсэн улсыг тэр аяар нь ингээд сэртгийлэн донслогсон аимшигтай 8 совилогч охиныг нэг шөнийн дотор алсан Ричард Спекийн энэхүү мас алгын тухай луунаа аль чадлаараа мэдээллүүдийг олоод орчуулаад та бүхэндээ хүргэлээ. Тэгээд мөн өөртөөхөө сонсохыг хүссэн хэрэгтнийхаа тухай, хэргийн тухай мөнх доогоор зураас, Луна доогоор зураас Instagram хаягийг follow дараад чат бичээд үлдээгээрэй. Луна энэхүү хэрэгтэнтэй холбоотой нөгөө бичлэгийг TikTok дээрээс хайгаад олсон. Тэгээд бичлэгнийхаа хамгийн сүүлд тавьчихсан байгаа жоохон эвгүй бичлэг байсан. Тиймээс та бага насны болон зүрх судасны өвчтөе өндөр настай бие давхар бол энэхүү бичлэгнүүдийг үзэхгүй байхыг Лунагийнхан зүгээс зөвлөж байна. Ингээд бичлэгтээ орцгоё. Did you get what? That's one there tonight. Like me. Absolutely.
Have you always liked being by me? Sure. Tell me that. Huh? What y'all want to talk about? Drink well? Alright. За саяны таны үзсэн бичлэг бол Ричард Спекийн бүр бодит бичлэг хөгшөрчгсөн бие галбар нь өөрчлөгдөөд гормоны юм уугаад эмэгтэйлэг болоод хөх мөх нь ургацсан тийм заваан бичлэг байсан. Ингээд манай хэргийг дуустал нь сонсон танд маш их баярлалаа. Дараагийн хэрэг хүртэл түр баяртай. Мөнх лунаа суугаад дэмжиж лайк болон subscribe битгий мартаарай.